Самаа агуулсан. Усан цогтой хуурч. За өдөр нэг иймэрхүү ихэллээ. Зэ бидэн хоёр шинэ жилийн гацуур модны үйлдвэр рүү явж байна. Өчтөр нэлээд ядарсан өндөр жоохон унтцсан байна. YouTube руу гар утснаас бичлэг аплод хийхээр чинь нэлээд чанар нуунж ордог юм байна. Тамиг хуваалцчихна юм байна. Манай хараад хөргөлж байгаа юм уу да? Зя үйлдвэр рүү явж байна. Энэ Хятад улсын нэлээ хитэн тэр бүх мод үнэхээр сайн аврагсан ургуулж чаддаг те. Одыг бас яах вэ? За ингээд уул даваад уул нүхэлсэн замаар ингээд явсаар байгаа. Гацуур модныхаа үйлдвэрлэлд өгөж байна да. Зя битээр зорсон газар ирсэн. Хараа. Шинэ жилийн гацуур модны үйлдвэр. Яа. Зөө. Бүх төрлийн гацуур байдаг наа за. Яа. За энэ зураг авалтаа хийдэг юм байна. Аргагүй үйлдвэр юм аа. Аргагүй гацуур модны үйлдвэр юм аа. Зя энэ та бүх цагуурын гацуурыг энд байна шүү дээ. Зя. Сонирхолтой юм байна. Сүүлийн үед ийм гацуур модонд орж байгаа гэсэн жаараа. Толгоогоо жоохон даахгүй ингээд. Жоохон уналттай энэ гацуурууд их модонд орсон гэсэн. За ханы чимэглэлүүд ингээд материалууд нь янз. За үйлдвэрийн процесс нэг иймэрхүү явагдаж байна хараа. Эхлээд нэг загварын модоо ингээд гаргаад тэгээд чимэглэлүүдээ сонгоод чимэглэж үзээд тэ загвар гаргад юм байна. За тэгээд өгсөрдөг модных байна. За энд бол ингээд бэлтцүүд нь байж штт. За тийш очив бүгдээр. За энэ захиалганы гацуур мод нэг энэ. Одоо Европ руу гарах гэж байгаа. Гацуур мод гэсэн. Энийг арай цагаан ундгүй. Янз нөө. Одоо хайрцаглаад тэгээд явуулах гэж байгаа юм байна. Энэ удахгүй ойрын үед явуулах юм байна. Тэгвэл угаасаа нөгөө хол учраас амжиж очихгүй гин. За ийш орцгоё. Ийм одоо дугуйтай юмн дээр ингээд тавьчихсан юм байна. Энийг хараа. Зөө энэ хараа шүршэд бүр энэ хаан таазан хүртэл юм болцсон ба шүү дээ. Ийм ногоон мимэг ингээд шүрших юм байна шүү дээ. За. Өдөр харъя. Нэгээр нь ингээд шүрших юм байна шүү хараа. Да. Яа. За гацуур модыг үйлдвэрлэж байгаа процесс явагдаж байна. За. За. Над мэрэгцсэн байна. Харц мартал эйгүү аа. Үйлдвэрлэж өгч энэ да. За энд нэгтгэдэг юм байна хараа. Энд тэгээ ширхэг хийх юм байна. Ширхэг ингээд төмөртөө болгоно. За тэгээ ийм болж байгаа. Ийм болсон имийг тэр залуучууд том бүр мөчөр болгоно. За ойлголоо. За цааш юу болж байна? Басаад үйлдвэрлэл гэдэг сайхан шүү. Яа, төрлөөр нь. Хараа. За. Янз. За ингээд төмөрлөөд байд юм байна шүү дээ. Энд чи одоо нөгөө
Олон ширхтээ олон ширхгүйгээс ихтэй сайн муугасаа яригдана. За энэ машин чимээтэй байсан учраас би шууд хоолоо уншчихъя. За энэ нэг тууз шиг юмнуудыг ингээд нэгтгээд энэ машинаар оруулаад энэ нөгөө гацуур модныхаа гол одоо материалыг ингээд саг тий бүрдүүлд юм байна. Гол түүх хийднэ гэсэн үг л дээ. Ингээд энэ машинаар ингээд урт ийм биднэрийнхаар бол саа шүү дээ. Нэг төрлийн сааг ингээ бий болгоод за тэгээ тэрийг ингээ жижиглээд энэ саан дотроо төмөр хийгээд тэгээд мөчөр болгож байгааг түрүүн бүгдээр харсан тийм ээ. За иймэрхүү байдлаар гацуурыг үйлдвэрлэдэг юм байна. За энэ хамгийн дээдлийн нөгөө толгой орой эсгийн хийд юм байна энд. Орой эсгийн хийдэг гинэ. За. Яна үйлдвэрлэлээ ингэж явагдаж байна да. За энэ болон гацуур донд зогсож хахад шинэ жилийн дурсамж зэрэг юм байна. Яалтчгүй. Тэгээд бид нар одоо шинэ жилтэй холбоотой дурсамж бодохоор бага насны дурсамж их гоё байдаг шүү дээ. Тэгээд тэр нь нөгөө хүүхэд ах байнаасандаа аав ээжтэй юм халуун дулаан уур амьсгалтай гэр бүлээрээ байх ийм гоё мөчүүд байсан байгаа юм. Одоо ингээ бодохоор за нэг талаасаа нөгөө талаасаа бол ингээд хүүхэд болохоор ингээ нэг гоё баярлах дуртай тийм ээ. Ингээд нэг баяр гэхээр гоё догдолдог. Би бол шинэ жил болох чинь ингээл айгүй гоё догдолдог байсан. Тэгэхээр одоо ч гэсэн бидний хүүхэд яг тэр догдолтой байдаг угаасаа байгаа хүүхдэл юм чи. Бид нэр тэр догдлыг нь ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр энэ жил би одоо хүүхдүүдэд зориулаад гоё гацуурыг бол ингээ үйлдвэрээсэн захиалахыг хүсээд үйлдвэрээр нэрсэн байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн надтай нэгдэж болно. Магадгүй 2025 оны энэ шинэ жил аав ээжтэйгээ өнгөрүүлэх гэр бүлээрээ байх хамгийн нандин дурсамж нь болж магадгүй. Одоо ингээ хүмүүс асуугаад байдаг шүү дээ ингээд за таны хамгийн гоё шинэ жилийн чинь дурсамж юу вэ гингүүд ингээд нэг орж ирэхгүй заримдаа дэгдэг шүү дээ. Хамгийн тод орж ирэх тэр дурсамж нь 2025 оныхын шинэ жил байгаасаа гэж миний хувьд бодож чинь тэр хоёр хүүхдийнхээ хувьд миний ч гэсэн хувьд одоо манай эхнэрийн ч гэсэн хувьд тий энэ одоо гэр бүлийн гишүүн бүрийн хувьд энэ шинэ жил бол хамгийн гоё дурсамжтай шинэ жил байгаасаа төсөөлөхөөр гоё байгаа байхгүй. Ингээ хоёр настай хүүхэд маань ингээ аав ээжтэйгээ ингээл ундах гэсэн чинь тэнд нэг сүндэрлсэн модон дээр гэрэл хасаал тий. Тэр чи одоо ерөөсөө мод мэдхгүй хүүхчүүд ингээ анх удаа л энэ модыг одоо харах гэж байгаа. Бөөн баяр болно зү. Энэ чихмэл тоглоомоор ч тогложгүй гээл. Тэгэл охин ч гэсэн ингээл баярлал хөөрөөл тий. Аав ээж нь эмээ өвөө нь ёлкон дээр мөнгө тавиал ингээл. Ийм л гоё дурсамжийг энэ жил бүтээнэ гэж бодож байна. Тэгээ та бүхэн ч гэсэн гоё гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дурсамжийг энэ шинэ жилээр бүтээгээрэй. За гацуур модныхаа үйлдвэрээс гараад ирчихсэн юм байна. Гарч ирэл бүүн ногоон байх юм уу? Одоо нэг бас 30 км яваад дахиад төрөө орно. Яа 10-ны байн үйлчлүүдийг дэлгүүрнэ гинэ. За 9V гэдэг юм брэнд юм байна. Загварлаг юм байна тэг хөрхөө. Энэ юу туркууд их байдаг. Тэгээ нөгөө турк хоолнууд их байна. Казахстанууд их байдаг. Казак хоолнууд болоо бас байдаг. Тэрнгээр ер нь хоол сайтай олон орны хоол байдаг. Араб туркчүүдийн хоол. Эдгэрч нөгөө тустай хоол иддэг ш гахаа мах цах идэхгүй те. Одоо энэ хараа. Шам ресторан гэнэ. Арабуудад зориулсан ресторан байна. Яа манай буудад энд байна да. Яа буудлаа ирсэн. Өнөөдөр энд бас нэг 4 өдөр үзэсгэлэн болж байгаа гэнэ. Тэгээ буудлын үн нэмэгдсэн байна. Юугаа зах зээл болон нөгөө хүний урсгалаа хамаарад үнэ нэмэгдээд өөрчлөгддөг. За бид тэр 3 давхар гарнаа. За өнөөдрийн влог нэг иймэрхүү те. Одоо ороод бичлэгүүдэд эдитлээд Монголд ажлуудаа яриад тэгээд амарна.